За сайн байцгаана уу. Манайх хахаа махарын дүүнэрхөө махыг хийж гаргаж байгаа. Энэ грек маягийн Eros гэдэг тийм кебабын мах хийж байгаа. За энэний талаар одоо та бүхэндээ нэг шарах боох талаар нэг товчхон танилцуулъя. За энэ мах маань хуучин манай мах ерөнхийдөө бол жоохон сэрэгдүү, ийм жоохон үүрж унсан, бутарсан марктай байсан бол одоо манайх тийм зүйл байхгүй болсон шүү. За одоо ингээд ерөнхийдөө шараад яаж болох талаар нь за иймэрхүү марка шарна. За энэ маань ямар ч үүрж, бутарж, өсөрж одоо өссөн шид болохгүй гэсэн. За одоо яаж боох талаар. За энэ нэг өөх тосны үед ийм өөхтэй учраас тос тодорхой хэмжээнд гарна. Тэр тосоо яаж ашиглах вэ гэхээр маш гоё амттай. За энэ чинээс ингээд одоо ийм багсаар аваад дүрхээд дөөнөрөө талхан дээр далах нь маш гоё амттай болно гэсэн. За энийг цагаан соусаар хийн. Цагаан соусаар одоо ягаан соус бол одоо жишээл намтын дараа жоохон амтнд нь өөрчлөлт орно гэсэн. За ингээд дөөнөр боох нь. За дөөнөрөө ягаан соус, цагаан соусаар зарчаад дараа нь том дээрээ тавиад махаа нэг 80-аас 100 грамаар хийхэд бол ерөнхийдөө болно. За тэгээд махаа игээд, том дээрээ игээд, махаа тавиад, сонгоноо игээд, тэгээд шаргасан төмсөө нэг 50 грамыг хийж байгаа. За 50 грамыг хийхэд бол ерөнхийдөө маш гоё уяг, маш гоё шин амттай, маш гоё амт чанарын хавьд маш гоё болж байгаа шүү. За дөөнөр маань ингээд боллоо. Манайх одоо кебабынхаа махыг 10 илтэй дан хамах, мөн 5 илтэй гахаа, 5 илтэй хонь гэх мэтчлэн давхарсан байдлаар шийдэж өгсөн байгаа шүү. Та бүхэн одоо сонирхохоор бол давхарснаар нь авч утчих болон дангаар нь авсан ч болно.